Яг манайхаа үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинт ч битгий хэлээрэ оройтой унтлагын нэвтрүүлгийн маань Баасан гарагийн дугаар ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа л сувгаа солио дараа нөхөд сонсохыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн хай тухыг бодоод төр сувгаа бас солихыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгдөхгүй мөн бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв танд сонсож амжаагүй дугаар гарч ирвэл дараа нь манай унтлагын өрөө Facebook хуудасаар болон унтлагын өрөө YouTube-ийн сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 5-ны Баасан гараг яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 14 минут болсон байна. Та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэхээр 20 дугаар студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Манай нэвтрүүлэг Баасан гарагт сонсогчдоос ирсэн хосууд болон гэр бүлтэй хүмүүсийн түүх, тэдэнд тохиолдсон асуудлаар хүрдэг байгаа. Мөн таач гэсэн ариун bэлэг@mjlradio.com хаягаар өөр тулгарсан асуудлууд болон сонирхолтой, хөгжилтэй түүхүүдийг илгээж болно. Мөн дашрамт хэлэхэд унтлагын өрөө Facebook хаалттай Facebook групп маань дөнгөж өнөөдөр нээгдсэн байгаа. Тэгэхээр энэ насанд хүрэгчдэд зориулсан группт та өөр тохиолдсон хөгжилтэй, сонирхолтой эсвэл насанд хүрэгчдэд тулгардаг асуудал энэ бүх түүхүүдээ ч юм уу те бүгдийг ингээд бичээд ороод ирж болно. Гол нь онцлог нь нэрээ нууцлан оруулах боломжтой болохоор бас тэндээ бас ингээд бас илэн далангөө өөр тулгараад байгаа асуудлыг бичгэд хамаагүй амар болсон шүү гэж хэлэхэд таатай байна. За мэдээж хөтлөгч нь эхлээд захиагаа хүргэнэ. Тэгээ захианыхаа талаар бүгдээрээ сэдвийн дагуу сонсогч нартайгаа холбогдоод ярина. Тэгэхээр мэдээж захианы дараа 77 77 38 83 77 77 88 30 дугаараар сонсогчд маань холбогдоод тэгэд энэ талаар бас халуун дулаан яриа өрнүүлээрэ гэж уриалж байна. Тэгээ мэдээж таны дугаарыг заарлахгүй таны хоолойг өөрчилж сонсгохд бол хинч таныг таних боломжгүй байгаа. Тиймээс айж ичих эмээх зүйлгүйгээр ярилцаараа. Тэгээ мэдээж бид хэдийн яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдож байгаа болохоор зөв боловсоо хэллэг ашиглаж соёлтой харилцахыг бас хүсэж байгаа шүү. За ингээд шууд захиар угаарё. Шүний мэндэ. Би өөрөөсөө 5 насаар ах нөхөртэй 4 хүүхэдтэй алдарт ээж бүсгүй байна. Бид хэдий 4 хүүхэдтэй болсон ч бидний бэлгийн харилцаа хэвийн дажгүй байдаг. Гэхдээ манай нөхөрд нэг жаахан гаж хүсэл байгаад байдгийн. Тэр нь гэрээсээ өөр газар, бараг олон нийтийн газар дотн харилцаанд орох дуртай. Тэр над чиг ичимхий даруухан хүнд их хэцүү санагддаг. Уг нь бол манай нөхөр тийм үедээ их жаргалтай, илүү ориглон хүсэлтэй байдаг л да. Нөхрөө бодохоор тэрийг нь зөвшөөрөөд тийм олон нийтийн маягийн газар дотн харилцаанд ормоор байвч би ихэнхтэй айгаад чадахгүй юм аа. Нэг удаа хадмуудтайгаа ресторанд хоол идээд сууж байсан чинь намайг ариун цэврийн өрөөнд ороод сууж байхад нөхөр хойноос орж ирээд хаалга төгшөөд би гайхаад онгойлгосон. Шууд орж ирээд л хаалга түгжээд л над руу дайрч гарсан. Би хүмүүс сонсчихож магадгүй гэд үгүй гэд аяархан хэлэхэд тоохгүй дотн харилцаа эхлүүлсэн. Би ч хамаг байдгаараа чимээгүй ээж амаа барьсаар дуусгасан. Энэ үедээ манай нөхөр их жаргалтай харагдсан ч надад бол үнэхээр хэцүү мэдрэмж төрж илээ. Ариун цэврийн өрөөнөөс гараад ширээндээ суух хүртэл хүн болгон хараад байгаа юм шиг. Ширээндээ сууж байсан хадмууд мэдчихсэн ч юм шиг үнэхээр хэцүү, тухгүй мэдрэмж төрсөн. Энэ мэт олон газар дотн харилцаанд орох гэдэг ч ихэнхдээ би зөвшөөрдөггүй. Ийм нөхөртэй хүн байна уу? Уг нь нөхрөө жаргалтай байлгамаар байгаа ч миний хувьд энэ давж чадахгүй даваа болоод байгаа юм аа. Иймэрхүү юмнаас кайф авдаг нөхөртэй хүн байна уу? Өөр арай амархан зүйлээр орлуулж болох болов? Эсвэл ийм хүсэлтэй нөхрөө өөр аргаар жаргалтай болгож болдог болов? Гэртээ хийжлэвэл юу ч байсан яах вэ? За өнөөдөр ийм нэгэн бүсгүйн захиа ирснийг би уншиж танилцууллаа. Тэгэхээр энэхүү захианаасаа мэдээ санаа аваад өнөөдрийн нэвтрүүлгийнхээ сэдвийг хаач хамаагүй дотн харилцаанд орохыг хүсдэг эхнэр, нөхөр аль эсвэл найз охин, найз залуу
партнер гэсэн сэдвээр өнөөдөр ярилцах болно. Тэгэхээр та болон таны хос аль нэг нь эсвэл хоёулаа ч юм уу те ийм олон нийтийн газар дотн харилцаанд орох сонирхолтой, дуртай бол нэвтрүүлгийн шууд утсаар холбогдоод илэн талангүй бидэнтэй ярилцаад түүхээсээ хуваалцаарай. За ингээд 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань яг одоо нээлттэй биш үү. Тэгэхээр манайхаа орж ирээд иймэрхүү зүйл дээр одоо юу гэх юм бэ? Байр суурь чинь ямар байдгийг эсвэл иймэрхүү олон нийтийн баг нэг юм түгшээсэн газар ингээд дотн харилцаанд орохыг хүсдэг юм байл одоо орж ирээд яриарэ. За эхнээс сонсогчийг авъя. Эмжил радио холбогдсон байна. Анаасан. За үчи минь дээ. Окей. Үчиг сайхан өнгөрөөж байна уу? Аа. За жоохон чанга яриа шүү. Цаанаас сонстоод байна. Окей байна. Аха. Давуу. За олон нийтийн хаач хамаагүй дотн харилцаанд олон нийтийн газар дотн харилцаанд орохыг хүсдэг нь үү? Эсвэл тийм партнертэй нь үү? Гото аль хүсдэг байсан л та. За. Тэм хүүхдүүд юм болохоор тэр юм. Би нэг 18 та манай эхнэр нэг 20 та байсан мөлөө. За. Тэгээд ерөнхийдөө хүн байхгүй л газар байвал тэгэл анхны бодол дээр ч нөө багаанч ч тэгэл Ер нь бол дотн харилцаанд орж исэн үү? ерөн зөндөө үтсэн. За танаа хүн чинь болохоор өөрөө их дуртай ордог байсан уу? Эсвэл хэн нэг нь илүү тийм одоо сэрэлтэй байсан уу? Одоо энэ л хиймээрэн, тэнд л хиймээрэн гэд. Гэхдээ тийм юм байхгүй. Ерөнхийдөө ерөөсөө нэг сэрэлтэй байсан болохоор аль нь тийм л байсан болохоор яасан болоо гэж би боддоо шүү. За тэгээд одоо олон нийт цугларсан газар ингээд дотн харилцаанд орохоор ер нь тийм айдас төгшүүр мэдрэгдэжсэн нөхөн амтнаас санаа зовх ч юм уу? Эхлээд бол жоохон мэдэгдэн л дээ. Гэхдээ яг тэгэл ягаад гэхээр та өөрөө ч мэдж байгаа бол гэж. Би өөрөө ч мэдж байгаа л үү дээ. За. Ааха. За. Одоо болохоор тэр болохоор залуу зандан наснда үлдсэн гэдэг юм уу тий? Одоо болохоор янз бүрийн байдлаар дотн харилцаанд нэг олон цугларсан газар хийхгүй нөө. Одоо болохоор чинь салтсан болохоор. За, холбогдсон маш их баярлалаа. Оройг сайхан өнгөрөөгөөрэй. За, баярлалаа. За, та мэдж байгаа илгүү дээ гэж авч намайг харсан юм шиг. За, бараг ванга шиг хэлээд байгаа юм шүү. Тэр гэж мэд. За, би өөрөө болохоор нэг тийм одоо юу гэдэг юм бэ? Нийтийн газар тий, олон нийтийн газар магадгүй кино театрт ч юм уу, аль эсвэл нэг тийм өвөрмөц газруудад ингээд дотн харилцаанд найз залуугаа ингэж өдөө хатдаг байхгүй хоёулаа тэнд хийж үзье. Одоо ингэж үзье л та гэдэг. Манай хүн болохоор угаасаа үгүй гэхгүй өөрөө ч гэсэн айгуу дуртай байдаг. Тэгээд өөр болохоор тэгье гэдэг. Гэтэ даанч боломж нь гарахгүй нь Монголд. Монголд яг одоо яг тиймэрхүү одоо олон нийтийн юу гэдэг юм бэ? Ариун цэвэр өрөө ч юм уу иймэрхүү зүйлүүд нь жоохон тийм орчин бүрдэг юм шиг санагддаг юм аа. За дараагийн сонсогч авъя. Эмжил радио холбогдсон байна. Байна уу? Үчимэндээ. За олон нийтийн газар дотн харилцаанд орж ивүү. За. Ер нь жоохон сонирхолтой талтай шүү. За яри. Тэмээд яагаад хийдгийг ер нь нэг альтернатив миний. Ахуй сонсогдоод байна уу? Яра. Үгүй над дээр л зүг зүгээр байгаа шүү. Шууд яраарай. Тийм миний яриа сонсогдоод. За. Тийм үед бол ер нь мэдгүй альтернатив илүү хөрш. Ихтэй дээ юм уу? Илүү их сонирхолтой авах тайшаал нь илүү өндөр л байдаг шүү дээ. За тэгэхээр одоо олон нийтийн газар гэдэг нь одоо өөрийнх нь хувьд ямар газар хийж үзсэн бэ? За цэцэрлэг түрээлэн кино театр тоглоомын талбай. За тоглоомын талбай гэхэр нэг байрнуудын дунд байдаг уу? Яг тийм нэг ил дунд биш. За. Хүүхдийн тоглоомын савсуур гэх юм уу?
Бүр хоёулаа давхралдаж савлах юм уу? Яг нь савлуур дээр тэг ямар байна л да. Заавал савлна гэж байгаа. Ааха. За. Яг нь тэгээ хойд тийш нэг одоо үзсэн биш. Яг нэг газар ингээл тухайн нөхцлөөсөө л үзэн штэ. За. Тэгээд тийм үед бол юу гэдэг нэг нь шахаад байх утгагүй. Ааха. Аль бол тэнцээ байгаа нөхцлөө бүрдүүлээд тухайн эмэгтэйгээ өдөөгөөд өөрийг нь хүсэх хэмжээнд хүртэл байвал ивэл тэр л өөрөө их кайф мэдрүүлнэ. За. Тэгэд одоо ойр хаваар нь машин тэрэг ингээл яваал хүн амтан хөлхөөд байхаар ер нь хүмүүс ингээл хараалгаа юм шиг санагддаггүй юу? Тэр мэдрэмж нь илүү гоё. Тэр нь илүү гоё юм уу те? Тий. За тэгэд зүгээр чин намгүн зүгээр ингээд байгаад хинж мэдхгүй дээ гэж бодчих нь өөрөө зүгээр ингийн бодчиход байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр одоо өөрийнх нь одоо алтан партнер нь бол тийм зүйлээс бас айдас мэдэрч яхта гоё юм гэж юм уу аль эсвэл одоо аль нь илүү ингэдгийг. За хоёул тэнд хийж үзье. Тийш ерөөс яваагүй штэ хараа гэдэг. Манай хүн хийж үзэхгүй. За. Гэхдээ яг тэр нөхцөлийг нь бүрдүүлчих татчихгүй. Хайр тэгвэл ер нь юу гэдэг юм бас жоохон ингээд ичимхий юм байж үл яг хэвчээ штэ. Тийм штэ тий. Хинч харсан одоо юм хэрэг мэдчихвэл эмчтэйгээс илүү эмчтэйнд эвгүй байдалд орох байхгүй. Яг үнэн. Тийм тэр бол хэцүү. Тэрийг бол ойлгож байгаа. Гэхдээ тухайн нөхцөлийг бүрдүүлээд одоо нөгөө үнэхээр ориглуулчих юм бол татгалах ямар ч юм юу байхгүй, нөхцөл байхгүй. Тухайн үеийг дуустал бол илүү янзын толгойд бодохгүй босгох л ёстой байхгүй. Зөв. За тэгэхээр өөрөө ер нь бол одоо өөрөө ч юм уу эсвэл танаа хүн чинь ер нь хэр хурдан тавьдаг төрлийн юм бэ? Хурдан тавьдаг гэдэг нь юу л та? Нөхцөлийг хамаардаг ер нь. Ааха. Зарим үед юу гэх юм зүгээр нэг ойрхон нэг шилтэн дээр мэдээ олон тавих ч юм уу те. Тийм юмуд их байдаг. Тэгэхээр одоо олон нийтийн газар яг ингээд дотн харилцаанд орж байгаа чинь ер нь тавилт нь хурдан байх ёстой үсттэй гүй юу? Эсвэл ингээд удаа тавил гэдэг азар нах болж байгаа юм шиг. Торгуулийн хуцаад. Одоо дэвшил тийм л очиж байгаа юм байна. Нөгөө тавихыг хурдан удаан гэж өөрийгөө хүчлээ ч юм уу. Энэ өөрөө тийм халтур болчиход байгаа юм. Тийм газар хийж үзэх гэсэн бодлоор биелүүлж байгаа нөхцөл болчихж байгаа. Зүгээр тэрийг яг нөгөө дотны харилцаа гэдэг ямар байх ёстой тэр бүхнийгээр яг мэдээж зүйл хийхэд хэрэгтэй. гэж боддог миний хувьд. За. За тэгвэл одоо нэг шүд амаас уугаад хүзүү амаа чангалаад байх юм асуу. Өөр хэвчтэй шүү дээ. Бүр нэг туршлагатай хүн шиг ярьж штэ. Шүд ам зуугаад араа нөгөө мотоц гэдэг шиг тэр яг нэг. За өөрийнх нь хувьд дотн харилцаанд орж исэн хамгийн тухгүй ирнэ ингээ адреналин маш хэмжээгээр их ялгарсан айдас төгшөр мэдэрсэн газар яг аль нь байсан бэ? Хамгийн тухгүй юу? Яана одоо хүн ирлээ яана гялцъя гэдэг ч юм уу. Тэр бол юу? Ястаа гэрийн угаалгын өрөө. Эсвэл унтлагын өрөө. Гэрийн унтлагын өрөө? Тий. Окей, олон нийтийн газрыг яриад нь шүү дээ. Олон нийтийн газраар ихлээр хүн ирлээ барьлаа гэд угаасаа банк тийм сандрал байгаа шүү дээ. Танах яа тийм үү? Танах гэртээ хүн бол байнга орж гарч идэв юм уу? Олон нийтийн газар шиг. Хүүхдүүд байдаг учраас гэж байна. За. Хүүхдүүд араад ирэхгүй ингээд хаалгууд өгшөхгүй. Тэр тоохгүй л дээ маш их тоохгүй. Тийм. Тэр үед бол надрэлийн өсгөж тэр үед жинхэнэ нөгөө араа шүдээс дараагаас мусарч яастай гэж өөр юу байхгүй болон явахгүй. 10 гарахтаа л цэцэрлэгт хүрээлэн савлуур хоёр дээр очих юм дэ тийм ээ. Эго яг тийм ч юм бэ. Тэгээд тодорхой. Ихтэй сүүлийн яг нэг 2-3 жил явсан бол тийм юу хийсэнгүй. Ер нь нөхцөл байдал бүрдсэнгүй. За тэгвэл нэг ийшэл ороод их нэртэйгээ эндэл дотн харилцаанд орж үзмээр энэ гэсэн газар хаана вэ?
Яг одоо юу? Зүйл нэр нэг бодоогүй юм. Гэтэ тухайн үед би ингэж бодож байсан. За. Яг үнээр амьддаг бол өндөр давхрын лифтнээс доошо бууж байхдаа яг хийж үзмээр юм чи тэр мэдрэмжийг өсөөр байнга ярьж байсан. Оо, за. Лифт суугаад буу хооронд бүр ингээд тавьдгуумаа гэж бодоход бүр ингээд дээд зэгтээ хүртэл ориглох хэмжээнд хийгээ тэгээ тэрийг ингээд нэг дотоо үлдээсэн тэр мэдрэмжийг ингээд гисний харамсах юм шиг эсвэл дахиад цаашаа өргөсөх юм амьд хэддэх юм шиг тэрийг бодоод маш их ярьж байсан. Лифтэнд өндрөөс бүр доошоо. Тийм, Монголд бол чадахгүй гэдгийг өстэй мэдсэн. Тэгээд Монголд бол тэгэл давхар болгон дээр зогсон шүү дээ. Давхар болгон дээр зогсон дээрээс хитэн давхар л явахгүй дээ. Тэгээ шүү тийм ээ. Бараг л өндрөөс доошоо буух хүртлээ гэж бодож юм бол зайсан толгороо гарцсан дэр юм шүү. Ихтэй ч ямар шатан дээр юм дугуйтай явуултай шүү. Дугуй болгон дээр орж гараад байх юм шүү дээ. Шатан дээр дугуйтай бол гэнэс энэ номд бичигдэхгүй юу? Анх удаага. Япончууд байгаа шатан юм байна. Уй утмаараа байна гоо. Уй утмаараа байна гоо. Тэрний ингэж та мэдчихэж штеп. Тэгэл яг хөө тэгэл дараа 7 хоногийн 400 шүүгэн дээр анжгаа гэрлэгч өөр ярьж штеп. Доо шиг анжгаахаар яриуч юм ба за тэгээ дуу. Ирлээс гацсан болсон энийг гэдэг нөгөө өөрөө ичээг байхад ирлээс энийг би сонс ичээд идэх юм болсон шүү. За би зүгээр шипи өгсөн шүү. За баярлалаа. За үжиг сайхан өнгөрөөгөө. За баярлалаа. Оо бас айгуу гоё тийм өөртөө ихтэй бас энэ тал дээр үнэхээр илэн далангүй чаддаг залуу орж ирээд ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр манайхан бол яг нөгөө монголчууд ч нугасаал бүрг ичимхий талтай хүмүүс гэдгийг би анзаардаг. Өөрөө монголын шимшиг ярьдаг нас. Тэгэхээр ерөнхийдөө бас энэ тал дээр томчууд маань том хүн шиг зан гаргаад тийм үү. Угасаал хүний амьдрал тохиолддог ийм тийм зүйлийг ингээд бас хоорондоо яг тусгаацгийн нэвтрүүлгээр ингээд хоорондоо ярьж ин гэдэг чинь цаанаас соёлыг хилээд өгч байгаа юм л да. За дараагийнхаа сонсогчийг аавъя. За өөрөө тасраа гарсан шүү. Буцаад ороод ирээрээ. За миний хувьд яг би түрүүн хэлжсэн шүү дээ. Би өөрөө сонирхолтой талдаа. За манай найз бол хизээч үе хоёулаа тийш ийшээ гэж хэлэхгүй л дээ. Тэгээ би өөрөө бас чинь нэг жоохон сахилгагүй маягийн болохоор харин хоёлоо одоо ийшээ орул яадын кино театр дээр театрын одоо нойлдон ч юм уу. Тэгээ мэдгүй одоо дотроо камер байдаг л хэлгүүд ойнгоо бол гай штэ тий. Тэгэхээр ерөнхийдөө бас нэг юм тоочлсон ганц хоёр газрууд байгаа. Гэхдээ магадгүй Монголд юмыг яаж мэдгүй баригдчихвал монголоор дөрөв ойнгоо олно штэ гэж одоо бид одоо гадаадд тэрийг туршиж үзнэ гэж бодчихаа. За нэг сонсогч аавъя. Эмжид радио холбогдсон байна. Hello. За үчи мэндэ. Тохиолцоог нь сонирхолтой юм байна. За. Өмнө хүн тохиолцох байх гэж бодоод. За ер нь бол өөртөө амар ихтгэлтэй шүү дээ. Хин ч ерөөсөө энийг хийж үзээгүй баха. За. Энэ хамгийн амар нь сургуулийн нөгөө гадаад байхгүй. За. Арийнх нь радион цуурайтад байна уу юу? Цаанаа нэг юм дуурайдах юм. Одоо гайгүй. За. Сургуулийн гадаа. Ерөнхий боловсролын сургуулийн гадаа. Тийм, бүр нөө 9 жилийн. Юу нөгөө сургуулийн гадаа амар өвсөлтэй. Өвсөн айгу өндөр уудаг байхгүй. За. Тэр дотор нь тэгээд орой л байсан л да тийм. Айгу олон хүнтэй сургуулийн урд явж исэн. За байжаараа би нэг юм лавлчаа. Би нас биеинд хүрцэн хүнт яриад байгаа тийм үү? Тийм. За яри. Сургуулийн орчин яриад явж байгаа жоохон Adidas Hudidas боллоо шүү дээ. Гоо. За. Тэнцэн нөгөө нэг саад гэдэг байхгүй юу? Тэгээд тэн дээр нөгөө сууж ирдаад. Одоо манай X болсон байна. За, саатан тэгэл X болчих юм уу? Тэгэл X болсон даа. За тэгэхээр наадах их чинь ер нь бол сургуулийн орчин гэхээс илүү ер нь гадаа талбайд одоо хот дотроо өвсөн дунд ер нь хийж үзсэн байгаа мó.
Мэдгүй нэ. Би арай гайхаад байна. Манайхан шири гэдэг шиг манайхан зөвөр хийж үтсэн бол ороод ирээрээ. Тэгэхээр бас их өрмөц биш шүү. Тэгэхээр тэр сэдлийг нь хэн гаргасан юм? Манай эц гаргасан л та. Гэтэ би Дэмжсэн. Дэмжсэн. Ааха. Гэтэ би чамд бас нөө хизээч хинч бараг зориглож хийж байгаагүй дотн харилцааг хаана харснаа хэлэх үү? За. Нэгэн аймгийн арт талынх нь бүр ингээд ил задгаа машин иш тишээ явж идэг нөөдө шорон замных нь талбай дээр зүгээр чармай нүцгэн хоёр хүн зүгээр тал дээр барилдчихвэл яах вэ? Бүр ингээд нар зүгээр яг дээр хэлбий ч гэсэн бараг 1-2 цагийн үед шүү дээ. Би тэгвэл гайгүй. Гайгүй мөн ядаж өвсөр халахруулсан юм байна. Тийм. Нэг өндөр амар адилхан ялгаатай юм шиг. Ааха. Гэтэ айгу тухгүй байсан уу? Эсвэл бол нэг цаанаас айгу гоё байсан уу? Ингээд айдадсан мө цаанаа ингээд гоё мэдрэмж төрсөн юм. Саяхан нэг фэйсбүүкээр сургуулийн талбай дээр нэг хоёр амтан гэдсэн та хоёр байсан юм шүү. Тэгээ сонирхолтой байлээ. Ингээд нэг айдамлаа тэрний илүү гоё мэдрэмж аваад. Өмнөөс илүү сонирхолтой санагдсан. За би наадыг чинь бас найз залуудаа хэлээл үзье да. Ядаргаад үү. Хийж үзсэн хоёр дахь хүн болж үзмээр энэ гэж үгүй. Зүгээр барьцсан те. За холбогдсон маш их баярлаа. Ориг сайхан өнгөрөөрэй. За. Бас сонирхолтой байна те. За мэдээж орой байсан тодорхой юм байна. Өвсөн дунд хэр ч юм байна. Тэгэл манайхан ч ихтэй 100 мунаар ингээл хөдөө гадаа тэнсээр байгаа ингээд айгу боролж морлоод ячаараа яг ингээд шүн мөн харагддгүй юм билээ шүү дээ гэхгүй юу. Нэг сайхан ингээд наран шаруулсаар агаад тэгэхээр анзаараагүй болоо энэ гэж. За дараагийнхаа сонсогчийг авъя. Эмжэл радио холбогдсон байна. Арайхан радиог унтраагаарай. Байна. За радиог унтраацсан уу? Сая амар дугарсан. За үчи минь. За манай эмэгтэйч чи ийм хөөрхөн штэ санаачлаа гартаа авах гал ороод ирж байгаа. За юу болсон яасан гинэ? Яасан гинэ? Хаана олон нийтийн газар дотн харилцаанд орж үтсэн бэ? Лекцийн танхимд. Хаана? Их сургуулийн лекцийн танхимд. Тэг лекц орж явах туу? Үгүй. За, хов хоосон байхт нь уу? Хов хоосон байсан юм аа. Тэгтээ хичээлийн цагаар шүү. За хичээлийн цагаараа. Яасан одоо тэгэхээр лекц өгч исэн багш магштайгаа нот байсан юм уу? Үгүй. Тоглоом шүү. За, тэгэд ер нь бол Adidas Hudidas байсан уу? Тэр мэдрэмж нь амар байсан уу? Муухай байсан уу? Тэр нэг ойлгохтой хурдан мурдтай амар юм билээ. Ойлгохтой нэг тухтаа мухтаа үзэж чадахгүй зүтэй энэ ч дөө. Басгүй сарч юм л. Тэгэл баригдуул тэгэл дараагийнхаа хүний анатомийн лекц рүү шууд орно ш. Тийштэй. Ухаалтаа донцогсахсан та. За тэгэхээр одоо тэрнээс өөр бас өөрмөц газрууд байна уу? Тийм байхгүй өөр юм байхгүй. Тэрийг л хэлэх гэсэн ингэж. За холбогдсон маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Манайхан ч гал. Бараг кинонд гардаг юмнуудыг ярьж штий. Тэгэхээр чин гоё яна. За хэрвээ та Монголоос холбогдохыг хүсвэл 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгэхээр орж ирээд хаана хинтээ ямар байрлаар ямар одоо гэдэг лээ олон нийтийн газарт дотн харилцаанд орж исэн талаараа бас хэлээрээ. Тэгэд бас тэндээс нь одоо санаа оноо авах юм билүү мэдэхгүй шүү дээ. Би болохоор одоо ингээд өвсөн дунд одоо найз залуугаа өвсөн дунд руу чирж орж үзээл гэж би бодож байна. Магадгүй сургуулийн хашаа биш магадгүй өөр газар ч юм уу те. Тэгэхээр нэг өндөрхөн өвстэй газар хайгаадаа хүчин даа халуган. За дараагийн сонсогчийг авъя. Эмжэл радио холбогдсон байна.
Байна уу? Манай байна. Үчимэндээ. Байна. Үчимэндээ. За. За өөрөө хаана? Ямар олон нийтийн газар дотн харилцаанд ороо яваад идэм бэ? За тэгтээ нэг зайсан хэлдэг гэсэн нэгээс. Зайсандаа. Зайсанд гэсэн үү? Боротсон аа. За. Тэгээд зайсан гадар ноётын гэсэн тэгээд. Зайсан толгой дээр гэсэн үү? Тэгээд цаашаа буугаад одоо нэг тийм биш юм баггүй. Бараг нэг зайсан байдлаа байхгүй. За. Аа. Би наадхыг чи одоо бараг хинч хийж үзээгүй бах та гэж бодоодсэн чинь юу вэ? Аль хэдийн өмчлөсөн биз дээ. За тэгэхээр тэрнээс өөр ямар газрууд байна? Эсвэл ийм газар хийж үзмээр байгаа гэсэн. Олон газар байгаа. За тэг хэлэхгүй мүү? За тэг автобус Автобусанда? хайт байх чинь яг нэг гэр арга тэгээд хайлаас тэгээд аль нэг боломжтой газар тэгвэл. Тэгээ нийтийн тээвэр дотор уу? Шугамын автобус уу? Тэгээд арай тэр үуч их юу байсан юм аа. Их сэлгэн байдаг гэсэн. Тэгээд гэхдээ тэр үед ч тэгвэл нилээн дээр үе бол кондуктортай байгаагүй юм уу? Кондуктор залуутай үргэлдэг байсан юм уу? Тэгээд араар сууж. Ааха. За бас сонирхолтой тий. Айсан уу, ичсэн үү, санаа зовсон уу юу болсон? Юу нас нэг тэгээд яг гоё болчихоос айч гэвчээр иргэдэж байгаа ажиглаас та. Ааха. Тэгээд боломжийг тэгээд нэгэн зүгээр л харуул гарч идэхтэй ийш тийшээ ингэ сарвчилж хараад. Нөгөөдг нь амар биси завгүй. Хайсаа сэрэмжтэй. Ааха. За үнэхээр бас сонирхолтой юм тийм ээ. За холбогдсон маш их баярлалаа. За баярлалаа. За өчиг сайхан өнгөрөөрэй. Би зайсан толгойг би түрүү нэг холбогдож орчихсон сонсогчдод ингэ санал болгоодсэн да гэдэг шиг. Тэгэхээр би өөрөө бас бодож үзэхгүй юу. Нэрээ зайсан толгой гэдэг чинь бас их сонирхолтой газар байж магадгүй юм байна гэсэн чинь айл хэдийн өмчлөгдсөн байсан байна. Нийтийн тээврийг болохоор би яг нөө шугамын автобус гэхээс илүү өмнө нь сонсчил байсан л та. Дээр үед чинь фургон ингээд ийш тийшээ ингээд аймаг хот хооронд явдаг байсан. Тэр үед тийм болдог байсан гэж сонсчихснаас биш яг ингээд одоо ингээд хот хоорны шугамын автобус центранд одоо хийж байсан гэж юусоо сонсож байсангүй. Тэгэхээр бас гал үнэхээр гал шүү. За дараагийн сонсогч. MJL радио холбогдсон байна. Ano? За байна. Өөрөө байна уу? Би асуух сая сонсчихсан. За. Тэгээд одоо иймээ. За. Нэрээ дооны үчиг бид нэг уушаа маа идвэн. Тэгээд одоо энэ ихтэйг дөнгөж тансаа готаагүй. За. Тэгээд бид нэг $100 цоцоод. За. Тэгээ яг та богонд та. Кофечин на дөрөв орчод тийм. Тэгээ бид чинь хамтар явсан болохоор зэрэг бидний нэг кофечин нэг авсан баг. За. Тэгээд хоёр имтэн дээр хоёр $100 гэж авсан. Тэгээд яахтэн угаасаа хайцаа хийсэн. Нэг хоёр он гэж бодсоо тэгээд орсон тахисан байна. Тэгэд аль орон дээр нь дотн харилцаанд орсон юм? Яч орон дээр. Яна тэр тийм амар тийм бат бөх ор үед юм уу? Чи яах вэ? Тэгээд нэг залуу ихтэй хөнгөж байсан юм уу? Хөнгөн шингэж байсан юм уу? Богоно ч өөрөө хэлсэн. Богоны хэмнэлээр зүгээр тар гэж хатан л хийж байдаг. Тэгээд сүүл тэр хажуудаас нэг эмчтэй найз ч авсан бид нэгэн. Тэгээд сүүл ялчдаа хоёроо амар эд халуун нод онгон зандан насан дээрээ гэдэг шиг тий. Тэгээд бид нэрт дөнгөж 22 гонтой.
Оо тэгин 22 3 та хүмүүс тэгнэ аа. Тийм. Нэг баган дасаас дараа нь бид нэг хаад одоо нэг бидний орон бүтээл тэмдэглээд бас нэг ангалтаараа нэг тэмдэглэдэг шүү дээ. За. Тэгээд бид нэг тэмдэглээд ийзээ ууцгаад юм аа. Тэгээд нэгтэйгээ би рестораны нойлд. Рестораны нойлд. Ресторан одоо хоол идэх. Тэгээд хамтсуу одоо сасны жоохон атаараа дэвчих шүү дээ. Нэг жоохон зориг ороод. Тэр үед нэг зориг ороод. Ресторанын нэг нойлд. Эхнэрээ чирэл орсон уу? Эмгтэй нойлд. Би араад нэг. Тэр нь тэгэхээр одоо нэг нойлн дотроос төгждөг нойл юм уу? Айлс нэг олноороо ордог нойл юм уу? Яа да. Өвөл ресторануудын нойлд дотроос цааждаг. Тэгээ одоо ингээд нэг нэг том биш л дээ. Тэгээ эмгтэй нойлд нь би өөрөө дахиад. За. Тэгээд хавцаа тэгээд хайсан нэг хайртай савтаггүй. Тэгээд хайр дордод гэдэг тийм замер байдаг гэсэн. Тийм шүү дээ. Одоо согт хүчлэх үү, сэрлэгчлэх үү? Тийм. Тийм болж юм аа. За. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За. Манайхан бас гоё штэ тий. За тэгэхээр одоо яг одоо MJL радиогоос сонсож байгаа сонсогчид маань хэрвээ хизээ нэгэн цагт хайрттайгаа хостойгоо энэ тэнд олон нийтийн газар бас нэг тийм тухтай ачимшиг тухгүй ачимшиг байдлаар дотн харилцаанд орж исэн бол холбогдож орж ирээд ярилцаарэ. Дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Чимэндээ за артлынхаа дууг багсгаарэ. Радиого онтраагаарэ. За манай эмэгтэйчүүд чи ямар гоё юм бэ? Яг иймэрхүү зүйлээр угаасаа эмэгтэй хүн л бүх зүйлийг гартаа авдаг нь ингээ харагдаж байгаа байхгүй юу? За хаагур дотн харилцаанд ороод энэ олон нийтийн газар? Хантайгаа олон нийтийн гэртээчтэй нөгөө угаалгын машин дээр ажиллаж. Хантайгаа угаалгын машин дээрээ? Ажиллаж угаалгын машин дээр. За ажлынхаа угаалгын машин дээр хоёулаа нэг газар ажиллаж исэн юм шүү дээ, тий? Үгүй ажиллаж байгаа юм угааж байгаа угаалгын машин дээр. Ажиллаж байгаа гэрийнхээ угаалгын машинд дээр. Тэр их сонирхолтой сонсогдож байна. Гэтэ өнөөдрийн сэдэв болохоор олонний дунд тийм олон төвлөрсөн газар дунд ер нь хантайгаа ч юм уу одоо өмнөх үерхжсэн найз залуудгаа дотн харилцаанд орж исэн үү? Одоо рестораны нойл мэлгээ гуанзны нойл мэл байдэн шүү дээ. Хараахан тийм нөгөө тахтах. Тийм үү. За ямар ч туршаад үзээрэй заяа. Тэгээ хантайг яриад сонсоод энэ бастай зүйлээ. За тэгээс цааш нь үргэлжлүүлээ сонсоод авах юм бол үдээш болох манай унтлахын өрөөгөр ингээд айгүй гойгоо санаа сэрэл төрүүлсэн зүйлийг ярьдаг байгаа шээ заяа. Нөгөө нэг одоо төсөв хэлмээр байгаа газар байгаа хгүй. За. Атины машин дээр явсан. Юун дээрээ? Атины машин дээр. Ачааны машин гэхэр чи одоо бүхэхтэй юу? Бүхэхгүй. Бүхэхгүй ачааны машин гэж ямар юм битгүүлээ? Одоо яах вэ нэг том одоо нэг хава мавас гэдэг фэйсбүүкийн компани. Ховон тийж үзэхээр яа дээ? Тэгээд ямар ч ингэ нэг юм хол самд ингэ явж байгаа. Ийм хагас өндөртэй ачааны машин гэдэг. Зөв. За. Бас сонирхолтой сонсогдож байна. За. Холбогдсон маш их баярлалаа. Ариг сайхан өнгөрөөгөө. За баярлалаа. Одоо нэг азаатын эргээр ингээ гоё эргүүл батлын ингээ гоё хөстэй эрэг батлыг тапсан. Маш их баярлалаа. За.
Ясаг хөрх юм бэ? Ачааны машин дээр гэхээр би нэг дээр үе одоо зил 130 муучин дээр тий бүхийгтэй юм бодсон чинь хоовоо гинэ. Хоовоо чи ерөнхийдөө нэг уршаа нэг өмнө говьнтэй шин нэг нүүрс мөрс янз янз зөөгөөд идэг машин мөн штэ тий. Тэгэхээр за дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Арай минь. За, Монхооч таагаар хүн хураа яваад байна гэдэг шиг хаагаар дотн харилцаанд ороо яваад байна. Агаараар гацраар гэж. За, агаараар гэхэр ч одоо юу гэсэн үг юм бэ? Онгоцны тэр нөгөө нэг 0 тийг үзсэн юм уу? Онгоцон дотор хамгийн арын суудалтай. Хүү. Шөнийн нэслэг урт цагийн нэслэг байсан болохоор хүн багтаа тэгээ. Ааха. За хэр байсан? Онгоцон. Гойс. Хамгийн арын суудал чинь ер нь ингээд онгоцныхоо сүүл хэсгэрүүр чинь хэсгэрүүгээ болохоор ингээд экипажийн одоо юу лээ нэг ажилчид нь ардаар суудаг тийм ээ. Тийм. Мдээгүй юу? Тэдний ер нь гадарсан байх гэж боддог тийм ээ. Жомсдаар яваад гисэн стартууд тэгээд. За. За өөр хаагур олон нийтийн газар харилцаанд орсон. Нөгөө нэг хөдөө явдаг шуудангийн автобус байдаг шүү дээ. Аха. Тэрний бас хамгийн арын суудалтай. Бас. Ер нь бол болцлог бол аршаал орчих гээд юм шүү. Ер нь бол аршаал сууд юм да. Аршаа ороод араас нь гэдэг шиг. Ихтгэврийн бас нэг юун дээр зогсоол дээр. Аль нь? Машин дотор. Ихтгэврийн яг нэг уртлын зогсоол байдаг. Тийм. Яг тэнд дээр. Шөнө орой өдөр машин дотор. Машин тэнтэй илгүүдээ тийм ээ. Тийм уртлаа гэдэг нэг хоёртаа тийм. За тэгэхээр чи тэрүүгээр чи одоо ерөн зогсоол олдохгүй пиг үйж идэв штэ. Харин тийм. Тоосон шинжгүй. Өглөө ихтэй газар анзаардаг юм шиг үлээ. Одоо тэгээ яг одоо болцсон юм гэдэг. Харин. За тэгвэл өөрийнх нь ер нь энэ одоо энд л хийгээд үзчихвэл сонирхолтой юм байна да гэж бодож байгаа газар байна уу? Модон дотор бороо ордог хийж үзэж боддог шүү дээ. За. Одоо хамт олон дунд юм уу? Олон нийтийн газраас яагаад нэг амтны аймаг руу ороод явчихлаа тийм ээ. За. Араадны шувуу муу шавж дундаа. За холбогдсон маш их баярлалаа. Ариг сайхан өнгөрөөгээрэй. За манайхан бол өстэй үнэхээр гоё юм байна. Цоглог юм. За дараагийнхаа сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна. За үчимэндээ. За ярээрээ хаан дотн харилцаанд орж иваа олон нийтийн газар. Хуучин цагт шуудангийн машин гэж зээл 130 явдаг байлаа штэ. Тэгээд тэр чинь нэг дээр нь туурга хайчдаг байсан. За. Тэгээд тэр туурган дотор чинь тэгээд хүмүүс унтаал явж байгаа штэ. Тэнд. Тэг хүн амт нь юроос сэрэхгүй юу янз бүр болж ахт нь. Тэгээд яг тэр чинь ийшээ хүмүүс хол унтсан штэ. Сэгсрэгдэн заалагдсан ийш тийшээ болно. Тий. За. Тэр шүү дээ. Аха. Тэгээ ер нь бол өөрөө шуудангийн машинаар их ийш тийшээ явсан биз? Явсан. За тэгээд тэр нь моргон дотор бас янз юм болчихлоо да. Ер нь бол тиймэрхүү мэдрэмж авахаар ингээ хүн амтаа мэдчих үедээ харчих үедээ гэсэн мэдрэмж авах нь кайфтай гэдэг юм уу аль эсвэл бүр ингээд тэгээд шөнө ингээд хүмүүс чинь дараад унтах гэж байгаа юм чинь тэгээ өвөрмөрдэгөөрэ нэг дээд хаяал унтаад өгдөг штэ. За. Тэгээд одоо яадаг энэ тэр шуудангийн машин цаанаасаа тэр нэг дотн харилцаанд хүнийг нь цаанаас нь одоо хороноос нь тавиад өгчт юм уу эсвэл өөрөө аваад орд юм уу? Тэр юу яадаг юм аа угнаасаа тэнчэнээс тэгэл хоол замд чинь танилцаал явна штэ. За цаанаасаа тавиад өгчт юм штэ. Тэр хороноос өгдөг. Тийм байна. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За.
Дээр үеийн зүгээр тээврийн жолоочдын одоо нэг түүхийг нь яриулах юм бол асар олон юм гарч ирэх юм байна штэ. Үнэхээр мүлжүүхтэй хэрэг нэ. Зүгээр фэйсбүүкээр дээр үеийн тээврийн жолоочдтой найзлна гэжсэн байхгүй. Яасан гэж зүгээр нэвтрүүлгийн сэдв хайж байна. За одоо сонсогч авахгүй манайхан үнэхээр идэвхтэй оролцлоо. Тэгэхээр MJL радиогийнхан унтлагын өрөө нэвтрүүлгийг сонсож байгаа суугаа солиагүй болон мөн лайва үзэж байгаа бүх сонсогч нартай маш их баярлалаа. Одоо ийхүү манай өнөөдрийн унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн сэдв маань болохоор хаач хамаагүй дотн харилцаанд орохыг хүсдэг одоо хос гэдэг сэдвээр явлаа. За ингээд хагас бүтэнсэндээ манайхан бүгдээрээ сайхан амраад ороод ирээрээ хөтлөгч Халиукан та бүхэндээ дараагийн шинэ 7 хоногийнхоо үчийн хөтөлбөрүүдээр дахиж уулзнаа. Тэр бол сайхан амарцгаарай. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3